Өнөөдрийн хичээлийг ЖЗ-гийн өгүүлэгч авийг хэрхэн зөв туудах талаар та бүхэндээ танилцуулах болно. Юуны өмнө ЖЗ-гийн өгүүлэгч авийн тухай товч мэдээллийг хүргэе. ЖЗ ави нь хоёулаа хамжин шүргэх гэгүүлэгч. Ж авилбар нь үндсэн болон дэд гэсэн хоёр хувилбартай. Ж авилбарын үндсэн хувилбар нь шуугаан цус дуутай, хэлний урдуурах уруулын биш хамжин шүргэх, зөөлөн хамрын биш хэлэг сонсох утга ялгахын талаас тод баримт байгаа үндсэн хувилбар. Үгийн эхэнд дунд адагт хааж тохиолдож болно. Жишээ нь жаахан, ажил, хож гэх мэт. Ж авилбарын дэд хувилбар нь дуугүй хэлэг сонсох талаас сул байранд тохиолдохоороо үндсэн хувилбараасаа ялгаатай. Үгийн эхэнд богино нэгшийн өмнө дэд үед чанга гэвүүлэгч орсон нөхцөлд энэ хувилбар тохионо. Жишээ нь жагсаал, жавхаа гэх мэт. З авилбарын мөн үндсэн хувилбар болон дэд хувилбартай. Үндсэн хувилбар нь шуугаан цус дуутай, хэлний урдуурах, уруулын биш хамжин шүргэх, хатуу хамрын биш хэлэг сонсох утга ялгахын талаас тод байранд байгаа үндсэн хувилбар. Үгийн эхэнд дунд адагт хааж тохиолдож болно. Жишээ нь залуу, хөзөр, бууз гэх мэт. Дэд хувилбар нь дуугүй хэлэг сонсох утга ялгахын талаас сул байранд тохиолдохоороо үндсэн хувилбараасаа ялгаатай. Үгийн эхэнд богино нэгшийн өмнө дэд үед чанга гэвүүлэгч орсон нөхцөлд энэ хувилбар тохионо. Жишээ нь зутан, зусаг, засал гэх мэт. ЖЗ авийг зөв дуудах нь. Юун түрүүнд та бүхэндээ 4 настай хүүхдийн дуудлагыг сонсгоё. Хүүхэд ДЖЗ авийг бүрэн ялгаж дуудаж чадахгүй байгаа нь сонсогдож байна. Тэгвэл та бүхэндээ Д авины дуудлагыг танилцуулъя. Д авийг дуудахад хэлний үзүүрийн булчин чангарч шүдэнд хамжин уушигнаас шахагдсан хийн төрөлд цүнийг задалж хэлэгддэг. Одоо тэгвэл та бүхэндээ Ж авины дуудлагыг Ж авийг дуудахад Д-ийн эхлэц дээр шүргэх авийг өгүүлэх мэт хэлний урдуурах булчин шүдэнд тулган тагнаа тийш өргөн зөөлрүүлж уруулаа урагш чиглүүлэн хэлнэ. З авины дуудлагын хувьд Д хэлэх мэт өгүүлэх хэрэгтний бэлтгэгдсэн байдал дээр давхцуулан хэлний үзүүр шүдэнд хамжин басгүй хийн төрөлд хамжилтыг шүргэлт болгон задалж амны булчинг хоош жаргайлан хэлнэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.